Сайн байцгаана уу? Намайг Тэгштэр гэдэг. Анх амьдралын даатгалын компанид ороход хүмүүсийн амнаас эрүүл мэнд тэр дундаа санхүүгийн баталгаа нь болдог гэдэг зүйлүүд миний сонирхлыг маш их татчихсан. Ялангуяа ирээдүйд нь санхүүгийн баталгаа болно гэдэг үг маш сонирхолтой санагдчихсан. За энэ нь одоо юу гэсэн үг юм болоо гэд өнөөдрийн хүртэлх хугацаанд ингээд суралцаад мэдлэгийг бий болгоод явж байхад бол санхүүгийн баталгаа гэдэг бол намайг ажил хөдөлмөр бол эрхлэх боломжгүй болсон үед магадгүй нас ахих үед нь бидний хувьд ядуурл юм биш тухайн төвшөндөө амьдрах боломжийг л бүрдүүлж байгаа хэлбэр бил. Саяхан нэг миний хариуцдаг байгууллагын нэг хүн бол 900 сая төгрөгийн тэтгэвэр аваад маш их баярлж байсан. За тэр хүний сэтгэл хөдлөл бол тухайн үед мэдрэхэд миний хамгийн гоё мэдрэмж буюу амьдралын даатгалын компани Nation Life-д ажиллаж байгаагаа бахархаар болол зүйл бол байсан. Тэр хүний хэлснээр би 5 жилийн өмнө танахыг байх үгүйг бол мэдхгүйгээр ячаас нэг даатгуулад үзье, нэг хэдэн төгрөг хоримтлуулчих л гэж бодож ирснээс биш өнөөдөр би ийм хэмжээний тэтгэвэр авнаа гэж ерөөсө бодож байгаагүй гэдэг тэр зүйл. Тэгээд тухайн тэтгэврээ өөрийнхөө данс руу шилжүүлж авах тэр боломжийг бүрдүүлж өгсөн танай компанид баярлалаа гэж хэлэх. Тэр мэдрэмж миний хувьд бол энэ компанид ажиллаж байгаагаараа бахарх сэтгэл үнэхээр төрсөн. Амьдралын даатгал тэр дундаа өөрсдийнхөө санхүүгийн баталгааг бий болгоно гэдэг бол таны мэдээж сонголт энэ боломжийг ашиглах нь та бүгдийн мэдлэг, мэдээлэл дээр үндэслэх ийм арга зам байж болох боломжтой гэж бодчих. За ингээд амьдралын даатгал бол танд ирээдүйн санхүүгийн баталгааг бий болгоно. Дээрээс нь сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ.